За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр их чухал өдөр байна. Тэгээд яагаад чухал вэ гэхээр өнөөдөр би мөрөөдлийнхэн камерыг авах гэж байгаа. Тэгээд ямар камер вэ гэхээр Sony-гийн FX30 гэдэг загвар байдаг. Тэгээд бас айгүй олон жил бодож байгаа. Ахаар төлөвлөж исэн тийм камера өнөөдөр авах болно. Тэгээд миний хувьд бас их баяртай байна. Догтлж байна. Камер хаанаас авах вэ гэхээр Canon төвд байдаг. Sony-гийн аль биесны борлуулагч нэг дэлгүүр байдаг. Тэгээд тэр дэлгүүрээс очиод авах болно. Тэгээд ямар ч байсан одоо миний дансанд 5,800 байгаа. Тэгээд харин хэд хоногийн өмнө асуухад 5,800 гэж хэлсэн. Тэгээд яг өнө өсчөөгүй бол өнөөдөр камера авч чадах бах. Тэгээд камера өнөөдөр авч чадвал би юу яана? Харин Бата гэдэг найзаасаа би түр хэрэглүүлээч гэхэд линз авсан байгаад линзтэй. Тэгээд камера авчих юм бол өнөөдөр жоохон видео хийж туршиж үзье гэж бодож байна. Гадаагаа дулаарч байгаа болохоор 100 бол тэр камераараа зөндөө хэм хийх баха гэж найдаж байна. За тэгээд шууд дэлгүүр рүү явцгаая. Тэгээ миний мопед байна да. Яг ирлээ дээ. Энэ Canon төв дотор 3 билүү 4 давхарт найдаг баха. За камера авсан. Гэрдэ. Йоо. Сайн задлж байгаа жоохон. Нөгөө тест хийж үзээд. Анзид байна. За, явсаар гад гэртээ ирсэн. Тэгээд камера аваад ирлээ. Энэ энэ да. Арьяас дэлгүүр дээрээ бол чек хийж үзсэн. Задлаад нөгөө нэг линз мензээ хийж хагаад задлж үзсэн. Тэгээд одоо яг тогтой сууд задлаа. Номнууд нь байна. Тэрийн тасалгаанд нь болохоор камер нь байсан. Сая би харсан чинь тэгээ биний гараараа бичиж байгаа болохоор бас сайн харуулж чадахгүй байж магадгүй. Би байна. За. Энэ камера энэ Sony FX30 гэдэг. Цаашин камер болохоор ер нь л гоё байна. Хамгийн гоё мэдрэмж чинь шүү дээ. За. Харин тэр нь өөр юу байгаа вэ гэхлээр энэ таталтар нь юу байсан? USB байна. За. Энэ дотор болохоор адаптер байсан. Адаптер байсан. Тэгээд энэ болохоор чанарлагч адаптерын манай муур байна. Сайн үг яриад байна. Шинэ камерын талаар чи юу гэж бодож байна да? Энэ бол ер нь хайрцаг доктортай. Тэгээд энэ төр нь батарей байсан. Би тэр батарейг энэ доор хийчихсэн байгаа. Тэгээд энэ дотор байна. Энэ болохоор ориг батарей байгаа. Тэг ер нь бол яг копи батарейнууд байдаг. Гэхдээ энэ бол тэдрийг бодвол их өөр. Мэдээж ориг учраас. За тэгээд шууд асаах гэж оролдох юм бол асахгүй. Ягаад гэвэл батарей нь ямар ч цэнэггүй байгаа гэсэн. Тийм учраас юу ая. Би батарейг нь залгаж сэнэглээд тэгээд манай муур бол ийшээ орох гэж хүсэж байна. Хичнээн жижиг хайрцаг байсан ч муур бол орно гэж зүтгэдэг амтан. Тэрс багтна гээл чичэр чинь. Болчи. Наад хайрцгийн төр байлгаж байгаа хэд хоног ч гэсэн ингээд шинээр байжлаа гэлдэ чи. За ингээд камера аваад 3 хонсон баха. Тэг ямар ч байсан камера авсан өдөр яасан бэ гэхээр батарейгаа дүүртлэн цэнгэлсээр байгаа. Тэгээд тэр өдөр дуссан. Угаасаа нөгөө хамгийн анхны удаа нөгөө хуурай батарей цэнгэлж байгаа учраас дундуур нь тасалж болдгоо. Заавал нөгөө дүүртлэн цэнгэлж ийж батарей маань яг бүрэн цэнэг ордог байгаа. Тэгээд ямар ч байсан тэр өдөр тэгээд бичлэг хийхгүй шахаад өнгөрсөн. Тэгээд дараа өдөр нь ч гэсэн ер нь бичлэг нэг сүртэй хийж чадаагүй. За тэгээд ямар ч байсан өчигдөр би камеранда линз авсан байгаа. Тэгээд юу байгаа? Sigma-гийн 35 мм гоё юм нь Sigma-гийн Art загвар байгаа. Тэгээд жирийн C загваруудаас бодвол одоо нэг Art загвар нь хамаагүй илүү гоё байдаг. Тэгээд нэг Art гэдэг утгаараа ч гэсэн мөнгө ялгарууд маш гоё байдаг. Тэгээд өнөөдөр бичлэг хийх гэдэг зэ гадуур. Тэгээд өнөөдөр камера тестлэнгээ бас гоё бичлэг хийх хаа гэж бодож байна. Ягаад тэгэхээр цас орсон өглөө байгаа. Тэгээд нэлээд цас орсон байгаа. Тэгэхээр гоё. Цас орсон юм чинь бас гоё бичлэг хийхэд гоё юм болов гэж бодоод. Тэгээд одоо яах вэ гэхлээр камеранда ND фильтр авна. ND фильтр яадаг вэ гэхлээр ер нь бол гоё юм cinematic motion blur үүсгэхэд хамгийн хэрэг болдог зүйл гэх юм аа. Тэгээд ND фильтр байхгүй ер нь бол видео маань их гоё бас cinematic харагдахгүй. Тэгээд өнгөрсөн доног бол ер нь бол нэлээд камертайгаа танилцлаа. Тэгээд өнөөдөр л яг анх удаа камера туршиж зурганд гарах боломж олдож байна. Өнөөдөр тэг ямар ч тасан гоё видеонууд авах хаяж гисэн гарыг. За гараад алхаж байна. Өнөөдөр цастай болохоор мопед онох боломжгүй байгаа. Гэхдээ амар юм юу яах вэ? Нөгөө нэг алхаж явах болохоор
замдаа гоё локейшн ч юм уу гоё юм харагдаж шүү тэрийг бичиж аваад явчих гэж бодож байна. Хүсвэл зүгээр яг хуу таад ягаад ND фильтр хийгээд байгаа вэ? Юу нь ямар очтой гэдгийг тайлбарлуулъя гэвэл би тусдаа дахиад бичлэг хийж болно. Би юу гэж бодож байна нөгөө нэг камер авсан газараасаа фильтр авчдаг юм уу? Нөгөө Canon 5-ийн 4 давхартай байдаг. Тэнд ер нь бол гоё фильтр олдгоо хаа. Тэгээд ер нь бол хямдхан фильтрүүд бол байдаг. 30,000, 50,000 гэдэг. Гэхдээ нөгөө хямдхан фильтр нөгөө яадаг вэ гэхээр жоохон өнгийн жоохон өөрчлөөд идэв. Наранд жоохон өнгөн жоохон өөрчлөөд идэг болохоор гоё чанартай фильтр авахгүй бас болохгүй. Тэгээд ялцчихгүй нөгөө Sigma lens FX 30-тай болохоор хямдхан лилт фильтр тавина гэдэг чинь өөрөө бас жоохон сонио учраас аль чадхаараа бас гайгүй фильтр тавих гээд үзье да. За ND фильтр авчлаа. Canon DeFi Nano X гинэ. Энэ фильтр аваад. За ND фильтрэгээд ингэж харагдаж байна да. Ер нь бол камерны үдийн шил гэсэн үг. За одоо гимбалн дээрээ тавиад жоохон дөрс авах гэж үзье да. За ямар ч тач камераараа хөөрхөн хэдэн дүрс авч үзлээ. Тэгээд их таалагдлаа. Фильтр маань ч гэсэн бас их гайгүй чанартай фильтр ах шиг байна. За тэгээд ямар ч бас алхасаар хагаад гэрийнхэн төрөөд ирлээ. Тэгээд марс өнөөдөр камераараа хөөрхөн видеоны тест хийсэн гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн видео таамдсан баярлалаа. Нөгөө нэг өдөр юу илээ 1 цаг vs 10 цаг гэх чаленж. Тэр чаленжийг оруулж чадаагүй байгаа. Яг нөгөө нэг 10 цагийн чаленжийг оруулж чадаагүй байгаа. Тэгээ ямар ч байсан нэг комент бичсэн байсан. Тэр чаленжийг оруулаарай гэд комент бичсэн үндэ баярлалаа. Тэгээд тэр нөгөө нэг уул нь бол хийцээ. Донд бүр бэлэн болцсон байхгүй. Тэгээ нөгөө нэг edit хийхгүй залхуураад би edit-нээсээ залхуураад тэрийг оруулаагүй байгаа. Тэгээд edit-ээ дуусгаад тэрийг заавал оруулнаа. Тэгээд намайг бас дэмжлэгт баярлалаа. За тэгээд дараагийн контентоор уулзъя. Баяр таа.